Хүн төрлөختөн дэлхий хэмээх гайхамшигт байгальтай орон гэрд амьдарч өсөн хөгжиж байгаа билээ. Гэвч бид байгаль дэлхийгээ гэмтээж амьдран буй орчноо бузарлан өөрсдийгөө ч хүртэл сүйтгэн амьдарч байна. Иймээс дэд оюуны хүчээс хүн төрлөختний хувьсрыг дэлжгэгэрүүлэх шинжилтийг хийж эхлээд байна. Үүний нотлохоо бол манай нарны аймаг Сүүн зам галактикийн өндөр энергийн бүс рүү орж байгаа явдал юм. Галактикийн бидэнд үзэгдэх байдал 60 дахин нэмэгдэж, инфра улаан туяа, ультра ягаан туяаны зацруулалт 3 октаваар нэмэгдээд байна. Сансар огтрон энэ энергийн үйлчлэлээр эгэл бөмбөс хуурч, ертөнцийг хувьсгах үйл ажиллагаа явагдах үзэгдлийг шинжлэх ухааныхан квантын шилжилт гэж нэрлэж байгаа. Энэ удаагийн квантын шилжилт 1987 оноос эхэлж байгаа бөгөөд ус төрөгчийн атомын цөм 4 хувиар жижигэрч, электрон нь зүүн тийш тойрч иргэдэг байснаа болж баруун иргэдэг болсон явдал нь квантын шилжилт явагдаж буй бас нэг нотлохоо юм. Ус төрөгчийн атомын шинэ үйлчлэл хүний мэдрэг чадамжийг нэмэгдүүлж, ухамсарыг тэлж, оюун санааны 5 дахь түвшин рүү шилжүүлэх юм. Квантын шилжилтийн явцад хүний эрүүл мэндэд хордлого өгөх сөрөг нөлөөллүүд үзэгдэнэ. Хүний биеийн 95% нь ус төрөгчин атом агуулсан химийн нэгдлүүдээс бүрддэг. Хүний биеийн 80%, тархины 85% нь ус байдаг. Тиймээс ус төрөгчин атомын өөрчлөлтөөр бий болсон энергийн импульсийг хэд мэдрэмтгий байдал нь хүний биед хоол хүнс агаараар дамжин орж хорт бодисуудад чочирч, эсийн гаж хөгжил, урвалжилт явагдаж, харшил, чихрийн шижин, дархлаа муудах, таргалалт, хавдраар өвчлүүлнэ. Сүүлийн 20 жилд хавдраар өвчлөхсдийн тоо эрс нэмэгдээд байна. Усны бүтцэд нэг ус төрөгчийн атом голограф байдлаар үүсч, усны жинг нэмэгдүүлсэн. Хүн өөрийн бие дагуулгадах хүнд усыг тээвэрлэхийн тулд амьсгал, зүрх судасны ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай болж байна. Энэ нь зарим хүмүүс дасан зохицох чадвар хүрэлцэхгүй улмаас даралт ихсэх, судасны нарийсал, зүрхний шивдээс, харвалт, астм бронхит зэрэг өвчлийг ихсгээд байна. 2003-аас 2015 онуудад дэлхийн гол чиргэлтийн тэнхлэг, хойд туйлын байрлал 252 км-ээр баруун Европын чиглэлд ойртож, дэлхийн соронзон бүрхүүл вибрацид өөрчлөлт ороод байна. Манай улс 3 м-ээр экваторын бүрс рүү ойртсон бөгөөд жилийн дундаж дулаарал 2 хэмээр, чигшил 5%-аар нэмэгдэнэ. Хүний эсийн соронзон мэдрэмж шинэ орчинд удаан дасж байгаа нь цахилгаан соронзон орны үйлчлэлтэй хавсарч, хуян хөөрөх, булчин, яс, үе мүж, мэдрэл янгнах, хатгах, толгоо өвтгөх болон системийн өвчлөлийг илбэгшүүлээд байна. Цахилгаан соронзон орон төрөл бүрийн долгион, дуу чимээний давтамжаас болж санах хойг сурлуулах нөлөөлөл үзэгдэж байна. Квантын шилжилт хамгийн түрүүнд хичил орчинд хүчтэй нөлөөж байгаа ба бактерийн, вирус, шинэ орчинд дасан зохицох хувьсэл хийгдэнэ. Тэд их хэмжээгээр дархан үржих бөгөөд үүнийг дагаад халдварт өвчин илбэгшинэ. Түнчлэн бичил биетүүд антибиотик дасан зохицож, зарим антибиотик үйлчлэхгүй болж байна. Дэлхийн зарим нутагт байгалийн гамшигт үзэгдлүүд болох боловч Монгол улсад төдийлөн хүчтэй гамшиг тохиолдохгүй. Харин ухамсарын дөрөөдлөөсөө салахгүй бол муу үлийн цэрлийг хүлээж, өвчин гай барцдад нэрвдэж, Монгол удам угсаа тасрах аюулын нэрмэг тулж ирээд байна. Хувийн элбэг хангалуун амьдрал таашаалын төлөө бос, хойж ирээдүйнхээ төлөө амьдралаа зориулах цаг ирээд байна. Хүмүүс өөрсдийн амьдрал тохиолдож буй өвчин зовлон хүндрэлээ сургамж авч, Замбуулингийн энэ үзэгдлийн мөн чанарыг мэдэж, ойлгож авбал квантын шилжилтийг даван туулж чадах болно. Квантын шилжилт 2047 он хүртэл үргэлжлэх бөгөөд оюун санаагаа зөв зүйлээр цэнэглэж,
ухамсарласан нь шалгарч үлдэнэ. Хүмүүсийн эрүүл мэнд, амьдрал, улс орны хөгжил, нийгэм эдийн засаг, улс төр ухамсараа дагаж сайжран хөгжих хөгжилнэ. 2018 оноос эхлэн зөв ухамсарыг дээд оюуны хүч тэтгэн өргөж, буруу ухамсарт үйлдэлийг цээрлэг гэсгэлд идэвхжинэ. Дээд оюуны хүчээс хөх толболт монголчуудын ухамсарыг сэрээхээр онцгойлон мэдээллийг онгодын элчээрээ дамжуулан хүргэж эхлэж байгаа болно. Квантын хордлогоос хэрхэн сэргийлэх талаар дараагийн нийтлэлээр та бүхэнд